Уул нь би үг хэлэхгүй гэж бодсон. Хуулийн төслийг ер нь бол дэмжиж байгаа. Биднээс эдийн засгийн эрхчлөөг бий болгоод бизнес эрхлэлтийг дэмжиж гэж бодож байгаа бол ямар нэгэн байдлаар автат хийгээд шинээр алдсан алдаанаас тэмцэлгээр тэндээ шигдээд үлддэг биш. Шинээр компаниуд бизнес эрхлэгчид цаашаа хөгжөө явдаг тийм орон зайг бий болохын тулд энэ төлбөрийн чадваргүй төлөвлөлтөнд дампуурлалтай холбоотой хуулийн тогтоомж болсонгүй болох хэрэгтэй. Тэгээ би энийг үл дэмжиж байгаа. Сая харин хууль зүйн яамнаас иргэний ямар газрын дарга гэж тэнд 200 газрын дарга мэдээлэл хэлэхдээ энэ дампуурл болон төлбөрийн чадваргүй талаас гадна хэрэг компани ингээд яах болол бүртгэлийн хуулиар тэр нөгөө санхүүгийн тайлан гаргаж өгөх бичлэнгээр алга болох тухай хэлчих шиг болох юм. Би бол энэ тэр хуулийн эсрэг байгаа. Яг тэгвэл захиргааны аргаар, шүүхийн аргаар компанийг татан буулгах юм уу, дампууруулахтай холбоотой асуудал энэ хуулиас гадуур байж юусоо болохгүй шүү дээ. Одоо санхүүгийн тайлан гаргаж өгөөгүй гэдгээр бүртгэлийн хуулиар зөвхөн бүртгэлээс хасдаг тийм нэг сонин зохицуулт хийгээд өгсөн байлээ. Компаниудыг жагсааж жагаад хуулийн этгээдийн бүртгэлээс хасчдаг. Тэгээд тэр чинь бол нөгөө тэр компаниг яах гэж байгааг шийдэхгүйгээр зөвхөн алга болчихж байна гэсэн үг шүү дээ. Балруулаад алга болгочихж байна гэсэн үг шүү дээ. Хууль зүйн үед бол тийм зохицуулт байж ерөөс огт болохгүй. Тэр компани чинь газар эзэмшиж байгаа, ажлын байртай байгаа, өөр авлагатай байгаа байж магадгүй шүү дээ. Тэгсэн зүгээр санхүүгийн тайлан гаргаж өгөөгүй учраас гээд зүгээр игнордод балруулаад алга болгочихно гэдэг чинь эдийн засгийг огт ойлгодоггүй. Хүмүүсийн одоо компани болон бизнесийн харилцааг огт мэддэггүй. Зүгээр цаасны ар дээр энэ байхгүй болно гэж бичиж болно гэж боддог бюрократ аргын нэг хэлбэр шүү дээ. Харин энийг биднээс бол засах хэрэгтэй шүү. Нөгөөдөр санхүүгийн тайлантай холбоотой асуудлаа гэсэн жоохон эргэж харах хэрэгтэй. Татврын тайлантай холбоотой асуудлыг бол ойлгож байна. Үндсэн хуулиндээ заасан иргэний одоо үүрэг байгаа. Санхүүгийн тайлантай холбоотой асуудал дээр санхүүгийн ямар тайланг, ямар компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор төр авахгүй гэдгийг ярихгүй бол зарим санхүүгийн тайлан гэдэг чинь хуулийн этгээдийн хувийн нууц шүү дээ. Бизнесийн нууцын нэг хэсэг шүү дээ. Тэн дээр нь төр аавна өгөхгүй бол бүр чамайг байхгүй болгоно гэдэг ийм сонин философи. Энд чинь түрүүний биднээс шүмжилж яриад байгаа манай дампуурлын тухай хууль чинь компанийг алга болгоход зориулсан тийм философитой бичигдсэн хууль гэж яриад байгаа мөртлөө ард нь байгаа эдийн засгийн ийм алуур хийж байгаа хуулиудыг бас эргэж харахгүй бол хууль зүйн яам бүртгэлийн тухай хуулийн дээр их сонин зохицуулт оруулаад тавьчихсан. Санхүүгийн тайлан компаниас нэхэж авах гэж байгаа бол төртөө харилцаанд орж байгаа компаниудаас нэхэж авна шүү дээ. Тендерд орох гэж байгаа юм уу? За, Тэмүүжин гишүүний микрофоныг гүйцэтгээд өгье. Тэгснээс яг татврын тайлантайгаа адилхан бүх компаниас санхүүгийн тайлан авах хэрэгтэй гэж бодоод нэхэд явах юм бол төрд энэ мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. Төртөө тэгтээ тусгай зөвшөөрлөөр юм уу, тендерээр юм уу ямар нэгмээр холбогдохгүй байгаа компаниудын хувьд бол энэ бол бизнесийн эрхчлөөний хэсэг, бизнесийн нууцын нэг хэсэг шүү дээ. Энэ төр одоо захиргааны аргаар биш, санхүүгийн тайлан компаниуд гаргадаг байх нь хувь эзэмшигчдийг, хувьцаа эзэмшигчдийг эздийг мэдээлэлтэй байлгахад зориулагдсан зөвлөн туслах чиглэл гэдгийг бас ойлгох хэрэгтэй шүү дээ. Энэ компаниг алга болгодог захиргааны бие хариуцлагын механизм ерөөсөө биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Иймэрхүү зүйлүүдээ энэ хуулийг шинчилж явах үйл явцтай эдийн засгийн төрийн оролцоотой холбоотой хэсэг дээр ойлгомжтой болгож авахгүй бол нэг гараараа ингээд компаниудын эрхчлөлийг дэмжих гэдэг юм шиг мөртлөө нөгөө гараараа захиргааны буюу зөвхөн зөвлөн туслах чиг үүргийг захиргааны шийтгэлийн хариуцлагын механизм болгоо хувиргацсан ийм байх юм бол нөгөө хоёр дүртэй мангас шиг л болж хувирна.